За шинэ оны минь төргийа. За өнөөдөр бас он гараад бас үйлчлүүлэгч маань амжилттай виз авсан үйлчлүүлэгч дараагийн үйлчлүүлэгч маань ингээд виз нь гарцсан бас зорчход бэлэн болцсон. Ингээ манай байгууллага дээр хилээр гарах зөвлөгөө буюу хилээр гарах баталгаад хаяа авахар ингээд ирсэн байна. За энэхүү үйлчлүүлэгчийн хувьд бол байгууллага салбар хариуцсан захирлаар ажилладаг. Нийгмийн даатгалын төлөлт нь бол 800 мянгаар төлдөг. Ажилласан жил нь бол 3 жилийн ажилласан байсан. За тэгээ манай байгууллагаас зөвлөгөө мэдээлэл аваад, баталгаад хаяа аваад, анкета бүглүүлээд, за мөн тийз захиалгаа хийлгүүлээд ингээд зорчигтой бэлэн болсон байна. За одоо бол хилээр гарах баталгаад хаяа аваад, зорчигтой хилээр гарах зөвлөгөөгөө аваад, ахиад эргээд хизээ визэнд орох уу, хэд хоногтой зорчих шаардлагатай вэ? Дараагийн удаа визэнд ороход бас ямар материал хэрэгтэй вэ гэдэг мэдээлэл зөвлөгөө аваад зорчигтой бэлэнсэн байна. За нийгмийн даатгал төлөвчдөрийн хувьд бол тухайн байгууллагатаа 1 жил ажилласан, сүүлийн 6 сарын тасралтгүй 500-аас дээш төлөгдсөн тохиолдолд 5 сая байршуулах хориг эзэсэх боломжтой байгаа. За сүүлийн 2-оос 3 сарын төлөө гэж орчивэл 5 сая зайлшгүй байршуулна. Сүүлийн 1 сар нь бол төлөө гэж хахад бол хамааралгүйгээр материал хүлээн авч байгаа шүү. 5 сая байршуулахаар. За сүүлийн 2-оос 3 сарын төлөө гэж очиж байгаа заавал 5 сая байршуулж аялал визийг хүсэх шаардлагатай. За тэгээд бас ганцаараа гэхээсээ илүү гэр бүлийнхэн хүн орлогын их өсөр өндөртэй болвол давхар аялал визэндээ ороод бас аялал виз аваад салаад зорчиж болох юм бас боломж байгаа. Ер нь бол орлого нотолж байгаа бичиг баримт буюу орлогын их өсрөөс нь харгалзаад аялал виз маань олгодож байгаа шүү. За ингээд МТ Бирижийн хамт олон танд аялал визээ хүсээрэй. Манай байгууллагаас гаргаж байгаа үйлчлэгчид маань 100% баталгаатай юм шүү.